Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Оюун Эрдэнэ гэдэг бизнес эрх зүйч мэргэжилтэй санхүү эдийн засгийн их сургуулийн бизнес эрх зүйн техник Бямбын ичнэ ангид 2019 онд эсэж ороод 2022 онд төгсгөж байна. Миний хувьд өмнө 2008 онд компьютер мэдээлэл технологийн сургуулийг мэдээлэл зүйн багш мэргэжлэр төгссөн. Энэ сургуулийг яагаад сонгосон бэ гэдэг надад бол 3 шалтгаан байна. Нэгдүгürt бол яг тэр миний дутаад байгаа мэдлэг, ур чадварыг нөхөх хэмжээний хөтөлбөрүүд санал болгосон. Хоёрдугаарт сургууль маань зөвхөн дотоодын хүний нөөц багш нарын боловсон хүчээр хязгаарлагдаагүй гадны доктор, профессор зэрэгтэй багш нарыг урьж оролцуулна гэсэн. За гуравдугаарт бол сургуулийн маань нэр хүнд одоо манай сургууль бол Монголд бас томоохон урдаа барьдаг сургуулийн тэгээд энэ нэр хүнд гэсэн ийм 3 шалтгааны улмаас энэ хөтөлбөрийг сонгоод суралцсан. За түрүүн хэлсэнчлэн хөтөлбөр маань өөрөө манай сургуулийн нэг онцлог болохоор зэрэг бусад хуулийн сургуулиудаас ялгагдахтаа хувийн эрх зүйг илүү төлхөөтэй оруулдаг хөтөлбөрүүдтэй. Тэгэхээр миний хувьд бол энэ хувийн эрх зүй болон түүний салбарын эрх зүйг судлах бүхэл хичээлүүд ерөнхийдөө маш их сонирхолтой байсан. За яг онцлоод хэлье гэвэл за эрх зүйн онол философийн хичээлүүд бол маш сонирхолтой байсан. За түүнчлэн иргэний эрх зүй, гэрээний эрх зүй, өмчийн эрх зүй гэдэг хичээлүүдийг бол онцлож хэлмээр байна. За тэгээ ерөнхийдөө яг биднийг суралцах хугацаанд бол ковидын хөл хорионы үед таарч исэн. Тэгэд сургууль маань энэ үед бол цахим системд маш цаг алдалгүй маш хурдан шилжиж Moodle системийг нэвтрүүлсэн. За бүх хичээлүүд маань Moodle системээр хадгалагддаг. За багш нарын маань лекцүүд хадгалагддаг, бидний бие даалтууд хадгалагддаг. За одоо ч гэсэн би оюутны кодороо нэвтрээд ороход бол орчдөг ийм систем байгаа. Ирээдүйн дүүнерт суралцагч нартаа бол юу зөвлөмөр байна гэхлээр зэрэг эрдэм мэдлэг бол хүний амин чухал хэрэгцээ. Тийм болохоор зэрэг суралцаж байгаа цаг хугацаагаа хайрлаарай. Тэр суралцах аргыг өөрт чинь зааж байгаа тэр мэдлэгийг, ур чадварыг өөртөө хүн мэт, SpongeBob мэт шингээж аваарай гэж хэлхийг хүсэж байна. Тэгээ үр дүн нь заавал чамд ирнэ. Миний хувьд бол сургуульдаа сүүлд ажлынхаа хажуугаар Бямб гарагийн хичнээн хөтөлбөрт хамрагдаж төгссөн оюутан. Тэгэхээр Бямб болон Ням гарагт бүтэн цагаар хичээлдэг. Ажлынхаа өдрүүдэд бол одоо сургуулиас өгсөн бие даалт, багш нараас өгсөн бие даалтуудаа хийгээд явцдаг. Тэгэхээр энэ бол яг ажил амьдралаа зохицуулангаа одоо мэргэжил боловсруулалтаа дээшлүүлэх ийм чухал хөтөлбөр гэж бодож байна. За мөн сургуулийнхаа багш удирдлагуудаа цаашдах нь ажил энэ эрдэм мэдлэгийг түгээж байгаа их үст нь амжилт хүсье.